За нэгдүгээр мөрөнд одоо граммаар нь бичнэ. Тоо ширхгээр нь бичихгүй. Нэгдүгээр мөрөнд хэдэн грамм ачаа зүүсэн бэ? 80. Нэгдүгээр мөрөнд 80 грамм ачаа зүүсэн тий. За энд нь тэгвэл юу бичих нь ачаа гэдэг тий? 80 грамм бичих. За ингээд биччихэнгүүтээ бусдыг нь таадгүй зэгэд бөөлч дэвтэр дээрээс харж гаад. За бүгснө. Тэр хоёрдугаар багийн хамгийн захын охиныг багш нь гаргая. За. За эмүүжин энд бичиж байгаа явцад багш нь таанаас нэг заавар өгнө. За бүх багууд энэ ачаа хэвээрээ байна. Баруун мөрний 3 дахь мөрөнд нэг ачаа зүгээрээ. Баруун мөрний 3 дахь мөрөнд нэг ачаа зүгээрээ. Нэг ачаа. За тэгээ тэнцэж ийн үгүй хараарай. Тэнцэнэ үү? За тэнцээгүй. За тэгвэл нэг ачаагаа аваад ахаад 2 ачаа зүгээрээ. За 2 ачаа зүгээрээ. Тэнцэнэ үү? Тэнцээгүй. За аваад ахаад 3 ачаа зүгээрээ. За бүгд зогсож байгаа. За тэнцэхгүй дахиад 4 ачаа зүй. За тэнцэж гин үү? Одоо ингээд 4 ачаа зүүнгүүт баруун мөр чинь бүр ингээд дийлтчлээ тий? Тэгвэл дахиад ачаа нэмвэл яах вэ? Тэнцэх боломж гарах уу? Гарахгүй улмал баруун мөрний ачаа ихснэ. За тэгвэл за сайн байна. Одоо бүгдээ копиг авчих. За багш нь эмүүжингээс эмүүжин өөрийнхөө бичсэн зүйлийг тайлбарж өгөх бах биднэрт. За чанга. Нэгдүгээр мөрөнд дөрөв ширхэг ачаа 1 грамм болоод хэлсэн. Тэгээд хоёрдугаар мөрөнд 2 ширхэг ачаа 40 грамм болоод хэлсэн. Гуравдугаар мөрөнд хэллээгүй. Тэгээд дөрөвдүгээр мөрөнд 1 ширхэг ачаа нэлээд 80 грамм болоод. За сайн байна. За эмүүжиндээ баярлалаа. За одоо бүгдээ энэ ажлын хуудас руу харъя. Ажлын утас руу харъя. Ямар ч ясан 3 дугаар мөрөнд бол тэнцэхгүй нь бол зөв юм байна тий. Зөв эмүүжин зөв гаргасан байсан. За ажигласан чинь багуудын зарим зурагчид 26.6 гэдэг ачааг бол тэнцүүлсэн байсан. За яагаад тэнцээгүй гэдгийг одоо би ярилцах гээд байна да. За энэ зүүн мөрний ачааны энэ мөр ачаа хоёроос ямар нэгэн зүү тогтол ажиглаж байна уу та нарт? Ер нь энэ ажлын утас харангуй зүү тогтол юу ажиглаж байна? За тэрхүү. Ачаанда дөрмөр өчигдөр гарч ирээ. Найс гарч ирээ. За. хоёрдоо аваа асаргаа өчтөө өчигдөр гарч ирээ. Тэгээд хоёроо гуравдаа өчигдөр өөртөө таваар тэгээд 16 гээд бодоод тэгээд 16-аа өчтөө өчигдөр 24 грамм. Тэгээд хоёроо дөрөвдөө гардаг 15 тэгээд 15-аа өчтөө өчигдөр 20 грамм. За өөр багуудаас өөр боломж хэлэх хэрэгтэй байна. За тэр. За тэгш тоонууд гэх үлээ. Ачаанууд За хэнгэ хэлчихсэн үү? Ачаа 40 грамм.
40 г мөрөн 2 мөрөн 40 г гэсэн харин би жижиг 20-оор жүжиг 80 гаргасан. Тэгээд 80-аар 1 хуваагаад 80, 80-аар 2 хуваагаад 40, 80-аар 3 хуваагаад 26, 133. Тэгээд 80-аар 4 хуваагаад 20. За 3 дугаар ачааг л тэнцвүүлэх гээд үзээд байна тий. Харин юу яагаад. Тэгвэл хүүхдүүдээ бид нар одоо энэ ачааг тэнцвүүлэхийн тулд копигаа ингээд хуваагаад задлаад ингээд нэмэт хийж болох юм одоо яг одоо болох уу? Тэгвэл одоо 3 дугаар мөрөнд байгаа баруун мөрний 3 дугаар мөрөнд ачаа зүгүүд 100 мөрний 2 дахь мөртөө тэнцэх нь. За тэгвэл одоо ингээ харъя. Сая түрүүний энэ зүү тогтлыг нэг хүү хэлжсэн тий. Аюу хөргөн хэлсэн шүү дээ. За нэг зүйлийг хэлнэ одоо гшин. Энэ 100 мөрөнд байгаа энэ ачаа байна. Энэ ачааны хүндийг болохоор энэ ердөө энэ 100 мөрний хүчний хэмжээ гэж нэрлэдэг юм байна. Хүчний хэмжээ. За тэгвэл мөн адилхан баруун мөрөнд байгаа энэ ачааг бас баруун мөрний хүчний хэмжээ гэж нэрлэдэг юм байна. Баруун мөрний хүчний хэмжээ. За тэгвэл хараа 100 мөрний ачаа мөр хоёрын үржвэрийг тухайн мөрнийхөө хүчний хэмжээ гэж үздэг юм байна. Тухайн мөрний хүчний хэмжээ гэж үздэг. Ойлгосноо? Одоо яах ёстой болж байна би энийг? Яах ёстой? Тий үржүүлэх болж байгаа байхгүй юу? За үржүүлээд үзье. За 80 г гарч ийн тий. 80 г гарч ийн. За тэгвэл 100 мөрний маань хүчний хэмжээ 80 г гарч байгаа юм чинь нөгөө хэдийг хараад үзээрэй та нар. За хэлээрэй хэм. 80 г маань нэгэн хуваах бол 100 г гарч. За. Нэгдээ хуваана гэж юу яахгүй. Энэ яах вэ? Сая багш хэлсэн шүү 100 мөрний хүчний хэмжээг олохдоо ачааны хүндийг мөрийн уртаар үржүүлж олно гэсэн шүү дээ. Үржүүлж олно. За тэгвэл баруун мөрний хүчний хэмжээнүүдийг олъё. Баруун мөрний хүчний хэмжээнүүдийг олъё. Багштай энэ туслах уу? Гарч. Маш хурд. Одоо баруун мөрний хүчний хэмжээг олоход биднэрт юу юмнууд өгөгдөл байгаа учраас маш амархан болчтой тий самбарт. Нэга яахтай. За, өөртөө шоолж байна. Дахиад нэг боломж нь байна уу? Багш нь энийг олсон шүү дээ. Чи баруун мөрнийхийг олж байгаа байхгүй юу? Тэгэхээр дахиад нэг боломж нь нэгдүгээр мөрнийхийг олсон байна хүч те. Нэгдүгээр мөрөнд 4 ачаа үлгсэн хүчний хэмжээг олсон байна шүү. За тэгэнгүүт одоо юу дутаа байна энэ талтан за. За сайн байна. За 3 дугаар мөрөнд нэг ачаа үлгүүл хэдэн грамм болох вэ? 3 дугаар мөрөнд нэг ачаа үлгүүл хэдэн грамм болох вэ? Аа? Нэг ачаа гэдэг маань хэдэн грамм блэ? 20. Тэгвэл 20-ыг 3-оор үчлээдээ. 60. За ямар ч 60 гарч байгаа юм байна тий. За дахиад 2 ачаа үлгүүл хэд вэ? 2 ачаа үлгүүл 40 г. Тэгвэл хэд болох вэ үржүүр нь? 120 болох гэдэг. 3 ачаа үлгүүл 3 ачаа гэдэг маань хэдэн грамм блэ? Аа? 60 г бидтэй. 3 копи шүү дээ хүүхдүүд ээ 3 ачаа гэдэг маань. 3 копи чинь 60 г. 60-ыг бид нар хэдээр үржүүлэх ёстой лөө? Тий, тэгэнгүүт хэд вэ? 180 г. За 4 ачаа үлгүүл. 4 ачаа гэдэг маань хэдэн грамм блэ? 80 г. За 80 г-ыг 3-оор үржүүлэхээр 140. За эндээс харъя. Тэгвэл одоо энэ тохиолдолд ингээ харангуут хэд гарсан мөрний ачаанууд тэнцээд байна уу? Хараарай. За хэлээрэй. Тий. 80 г гарсан. Тэр 80 г-ын багш түрүү юу гэж хэллээ? Тэр мөрний
Оо тий хүчний хэмжээ шүү дээ. Хүчний хэмжээг бид нэр хөгжүүлж авах юм байна. Тэгвэл баруун зүүн мөрний хүчний хэмжээд тэнцүү байгаа тохиолдолд хөшүүрэг маань яадаг байх нь вэ? Тэнцвэрт ордог юм байна шүү дээ. За баруун зүүн мөрний хүчний хэмжээ тэнцүү байгаа тохиолдолд тэнцвэрт ордог юм байна гэдгийг ойлгож авлаа тий. Тэнцүү байгаа тохиолдолд тэнцвэрт ордог юм байна гэдгийг хүүхдүүд маань ойлгож авлаа. Тэгвэл 3 дугаар баруун мөрний 3 дугаар мөрөнд зүүсэг ачааны хүчний хэмжээ хэд гараад байгаа учраас тэнцэг юм маань хөшүүрэг маань тэнцвэрт ороогүй байх нь уу? Таанууд нь тэнд бодогдсон байгаа тий? Хэд гарлаа? 60, 120, 180, 240. Эсвэл их болоод эсвэл бага болоод байсан учраас 3 дугаар мөрөнд за яасан. Энэ таанууд хүчний хэмжээ хоёр хүчээр аяасан шүү дээ. Тэгэхээр энэ дандаа чараа нэмдэг. Тийм байна. Сайн байна. За одоо энэ нөгөө тэнцсэн энэ боломжуудыгаа бичээд аваарай. Яагаад тэнцчихэд байгаа юм бэ гэдгийг дэвтэр дээр бичээд авчих хэрэгтэй. Зөвхөн тэнцсэн боломжийг бичиж авах шүү. За дууссан уу тий? За хамгийн анхныхаа хичээлд анхныхаа хэсэг рүү очие бүгдээрээ. Та нар таамаглаа их олон хувилбараар дэвшүүлсэн байсан тий? Ихэнх хүүхдүүд баруун мөрний 4-1 дээр ачаад тэнцэнэ гэж зураг зурсан байсан. Тэгвэл одоо яг энэ тохиолдолд ачаад тэнцэх хэдэн боломж байсан байна вэ? Ердөө энэ тохиолдолд ачаад тэнцэх 3 боломж байсан ба шүү. Нөгөө дарах цэг маань 1 байх учраас. За тэгвэл бид та хэдийн тавьсан таамаглалууд ер нь ямар байсан бэ? Энэ л харъя та бүгдээрээ. Энэ таамаглал та нарын нөгөө дэвшүүлсэн таамаглал зөрөөтэй юм байж юу? Байсан байна уу гэдэг яг үнэн дээр байсан байна уу? За ингэж энэ тэр 3 боломжуудаас таамаглал дэвшүүлсэн хүүхд байлаа. Байсан тий бас мундаг хүүхдүүд зөндөө олон байсан. За баг зэргийн алдаж нөгөө 4-р мөрөн дээр тэнцэн 1-р мөрөн дээр тэнцэнэ гэж юугаа таамаглал дэвшүүлсэн хүүхдүүд бол байсан. За ингээд багш нь гэрээний даалгавар өгье. За одоо та нар ямар тохиолдолд юу ачаа тэнцдэг юм бэ гэдгийг ерөнхийдөө бас мэдсэн учраас гэрээний даалгаварт зүүн мөрний 3 дугаар мөрөнд 40 г ачаа зүүсэн тохиолдолд баруун мөрний 1 2 3 4 гэсэн мөрөнд аль тохиолдолд юу ачаа тэнцэхгүй байх вэ гэдгийг тооцоолоод гаргаж ирээрэй. За ямар арга гаргах ёстой вэ? Ямар арга гаргах ёстой вэ? Үржүүлэх тий аа. Ямар арга гаргах вэ? Одоо энэ хэрэгтэй юу бид нарт танарт гэрээний даалгаврыг хийхэд? Ийм зүйл заавал хэрэгтэй юу? Хэрэггүй. Яагаад вэ? Яаж олох ёстой вэ одоо? Хүчний хэмжээгээ олцох юм бол тэнцүү байгаа тохиолдолд бид нар гэрээний даалгавраа хийж чадах нь шүү дээ. За энийг багш нь энд орчин. Та нар хичээлийн дараа энийг харж бичиж аваад хүчний хэмжээг нь олоод энэ хөшүүргээ тэнцүүлчихэд багштай авч үзүүлээрэй. За ингээ хичээл дуслаа. Баярлалаа хүүхдүүдээ.